Сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаад та бүхэндээ зохиолч Далхаагийн Норвын нохой жил өгүүлгийг хүргэж байна. Жаал хүүг нохой жилтэй гэлцэнэ. Гэвч хүү үүнтэй эвлэрэхгүй байсан цаг бий. Нохой жил шүү. Би нохой жил авахгүй. Ямаан жилтэй болно гэхтэн. Тийм жил байдаггүй юм а гэж нээлдэхэд тэгвэл мууран жилтэй болно гэж уралжээ. Гэвч тийм зоргоор юм хаана байх вүлээ? Нэг үеэлэгч нь хүүгийн төрсөн өдрөөр муурын зулцаг бэлгэлснээр ийм хэрэг үүдсэн юм. Аргаа барсан юм гэж аав нь хэлэхэд "Юу гинэ?" гэж ээж нь янзгүйхэн лавлав. Монгол хүн хүүхдэд халуун хушуутай мал өгдөгсөн. Тэрч байтугай тэмээ мэтийгч нь хүйтэн хушуутай мал гээд хүүхдэд зүсэлдэггүй байлаа шүү дээ гэд баахан бодол хийснээ. Цагийн айс юм биз дээ. За яах вэ? Муурыг ч гэсэн хайрлаж сурвал бас л нэг ухаан гэжээ. Муурын зулцаг бол хөөрдмөр хөөрхөн амтан. Хумсын чинээ сортгор чих бор ногоонуудтэй. Сүүлээ мод ойлгоод хээв нэг гитж дуурайж боломгүй шингэн дуугаар мяу мяу гин. Их л хөөрхөн амтан билээ. Танай байшин хулгантай болоо юу? Гэж өвгө нэг эрэхтэй асуув. Үгүй ээ гэж хүү гайхад хулган бариулж сурга. Манайх амбаартаа тавьж бай гэжээ. Хүү өвөөгийн зааснаар урт утсаар оосролсон түүдэг өнкрүүлж муураараа базуулж сургав. Авхаалчт мууртаа хүү их л эремшиж өвөөгийн доон авч очив. Өвөөгөөсөө баахын шалгаагаад муурынхаа барьсан хулганыг үзэхээр гарч ирвэл тэр нь амбаарт тогтсонгүй. Хашаагаар нэг өдсөд хийсэгжсэн бяцхан ам нь цус болж нүд нь ёлтой юрбус сэргээд цээжээ үл мэдэг хэрчигнүүлэн сэрвэнийхэн үсийг босгоод ам нь ангалзан гол нь тасарч байгаа бяцхан шар дэгдээхийг нэг базан нэг 50 байх нь тэр. Хүү яран чулуу шүүрэхэд муурын зулцаг дахианы сарвчин дээр өсрөн гараад нарийнхан улаан хилээр хушуугаан долоож цадсан янзтай тамшаалан цусны амтанд дотор нь галаасан жаргалтай мансуурсан болтой байж билээ. Хүү дахин мууртай тоглоогүй. Одоо харин гөлөгтэй болов. Аав ээж хоёр нь хөдөө амраад ирэхдээ машиныхаа арын суудлаас бяцхан гөлөг гаргаж чамд авчирсан бэлэг миний хүүд ээлтэй байх биз гэжээ. Гөлгөө салхинд гарах гад хүүхдүүд шохорохыг яана. Бүгдээрээ л илж үзэх гин. Нэрийг нь асуун бас худалдаж авахар наймаалцсан. Уралдаж тоглох гин. Хүү гөлөгтөө хэнийг ч гар хүргдэггүй байв. Хамгийн гол нь амтан барьдаггүй нохойтой байхыг хүснэ. Хүү түүндээ саарл хэмээх нэрийг хайрлжээ. Аргагүй юм. Соотойсон чихтэй эрлиз шар гөлөгт өөр ямар нэр зохих вилээ дээ. Оровч гарвч сааралтайгаан хамт. Хүүхдтэй тоглохоосоо нохойтойгоо тоглох нь илүү болов. Гөлөг нь өдрөөр том болж хаалга тогшвол хуцаж гадны хүн ирвэл архирч угтдаг. Хоолны шавхруу идэж буудан дээр унтдаг. Нохой шиг нохой болов. Хүнд эрхэлж далбар хилэн унжуулж өвдгийг нь долоож байгаад хоол олгоод идчихнэ. Яс идэхгүй нохой гэж хаана байх вэ? Мэ гэд эцэг нэг нуруу шитгэд байг гэм нохойны минь буйл руу хатахчна хэмээн ихнэр нь авч билээ. Чон махнаас гарав гэдэг чи болж дээ гэж эцэг нь инээж байсансан. Хүү түүнээс хойш нохойдоо хатуу хөтүү юм өгсөнгүй. Чихэр бов талах юу л бол юу идэнэ. Харин айлынханд л тассангүй. Айлынхан гэдэг нь тэдний нэг өрөөнд суудаг. Хоёр оюутан өлгийтэй охинтой эрен хичээлдээ явж эмийн хүүгээ асран үлдэнэ. Чөлөөтэй байгаа юм гэдэг. Тэдний ярьдаг эрхлүүлдэг юм нь л хүүхэд. Түүндээ их л хайртай бололтой. Би ч бас гөлөгтөө хайртай гэж хүү бодон тэдний хүүхдийн бүүзэлхөөс дутахгүй гөлгөөн инкрэлэх гэж хичээх бөлгөө. Хоёр өнжөөд усанд орволно. Гадаалаад ирэх бүртээ хөлийг нь угаана. Гэвч нохой бол нохойхон залхаг 100 гагнаас нь эхлээд бохирлох юм бишгүй би. Нэг удаа гөлгөө усанд оруулж байтал айлын ихч ирж харснаа дуугийнхан буцах гэтэл ээж чи хүүгээ угаах гэв гэв. Тийм ээ. Гэхдээ угаа. Одоохон дууслаа. Эсвэл цуг булхуулсан ч болно доо. Хоёр хөөрхөн нэлх амтан ялгаа юу байх вэ? Хүүгэн аваад ир. Би угаагаад өгье гэв. Айл их жиргэлцсэн янзтай зогсоор байхад нь аваад ир. Хамт усанд оруулахад харин ч бүр харавштай байх. Бибидээ дасжилвэг гэж шаардав. Айлын их өрөөндөө ороод эргэлзсэн янзтай зогсоор байх нь ээж араас нь очиж хүүг өөрөө тэрвэрэн ирэв. Гэвч айлын ах гаднаас ирмэгц хүүгэн аваад явжээ. Яах юм гэртээ л угааж бай. Би өнөөдөр цар олж ирнэ
гэжээ. Үгүй хэр цээрлэж байгаа ухаантай юм байх та. Болохгүй нь юу байгаа юм бэ? Ямар золбин нохойтой хамт усанд орох гэж байгаа биш. Бидэнтэй л адилхан хоол идэж адилхан л байдаг юм чинь. Сэжиглэх юм олж ядва. Хэмээн ээж уцаарлсан боловч айлын ах тоосонгүй. Дараа нь чанга дуугаран байсныг бодвол эхнэрээ загинсан биз. Ээж ч бас гомдожээ. Оройн хөвшнийгөө ирэхэд болохгүй нь юу байх вэ? Оюутан улс цар авах мөнгө ч гэсэн хэмнэл аштай юу гэж бодсон юм л да. Тэгсэн чинь нэг л их ууралж гин гомдмоор юм. Аль болохоор өөрийн гэртээ байгаа юм шиг л суулгах гэж хичээж явхад хэмээн ярвал эцэг дураар ал болцохог өмж шуугах хүн ирдэггүй, бас чирэлдэж хилцээд байдаггүй. Зүгээр л айл. Хамгийн чухал нь эднэр байр гэрлийн хөлсний тэн хагасаас илүү төлж байгаа юм шүү дээ. Тэгэхээр болох нь тэр хэмээгээд сөн гарчиглаж суусансан. Түүнээс хойш хүү тэднийг чухал айл гэж дотроо сандаг болсон билээ. Айлын ах эгч хоёрч бас гөлгийг өрөөр үгэн шагаалгахаа болжээ. Сүүлдээ гөлөг тэднийг үзмэгт сүүл хавчин аль нэг өрөөрөө шургах болов. Эсвэл гидэргээ харан унаж хөлөө гозолзуулан шарвгана. Амиа аргацааж байгаа нь тэр. Тийм үед айлын эгч жоо халтчи гихчлэн зандарна. Харин айлын ах эвэн таруул өшөглөж орхино. Хайрлах ч үгүй. Бүр өсөртөл нь өшөглөнө. Ийм үед ээж яав ив гэж гөлгийг дуудан ингэж яваад алуулчихвал чиний л хог шүү дээ. Ууртай хүний шүгэр гуталт элэг дүүрээгээ дээл бөшгөлүүлчих магадгүй шүү. Хэмээн амттнаар дайлахажээ. Гэвч гөлөг гомдол тасрахгүй. Байн гинэж гаслан өвчтэй газраа долоож чийг даасан нүдээр хүн рүү харан аль нэг болондуудтал хэвтэнэ. Өшгөлөх нь ч бас аргагүй хэрэг. Айлын гихчнийг удаа охинон унтуулж жаал хүүд захиж орхиод гадагшаа гарсан хойгоор хүү гөлгөө тэдний өрөөнд оруулжээ. Тэгтэн нуугдаж тоглосон царай нь тэр. Тэнд оруулж хаалгыг нь хаачхаад өөрөө нуугдан дуудахад гөлөг маажин малтсаар хаалгыг нь нээж гараад хүүг олж ирэхжээ. Үүнд урамшин хүү тоглосоор ядарч гөлөгч айлын өрөөнөөс гарч ирэхгүй байв. Хүү сэвхэн шагаавал гөлөг бяцхан охины өлгий рүү сарж байгаа харагджээ. Хүү ухсын орж гөлгийг хөөгөөд үзвэл манцууг нь нэвтэртэл саржээ. Бас ширээн дээр байгаа идэх уух эмийг нь ч хуурайлчихжээ. Хүү айлын эгчийг орж ирмэгцэн танай хүү рүү саарл сарчихсан байна гэж хэлжээ. Юу? Би гөлөгтэйгөө нуугдаж айлын эгч түүний үгийг гүйцэд сонссонгүй. Өрөөнд үгүйн оржээ. Хүү тийшээ шагааж зүрхэлсэнгүй. Юу болохыг ажиглаж суув. Айлын эгч орж гарч юм хумаа угааж ариутган нааш цааш гүйч хүүрүү хүний урманд хилэм хийсэнгүй. Төдөлгүй айлын ах ирв. Тэд өрөөндөө том дуугаран нэг хэсэг ярьснаа ах гарч хүүг чиглэн ирв. Жаалхуу алгадах нь л гэж бодов. Гэвч байрнаасаа хөдөлсөнгүй. Айлын ах урд нь ирж халаасандаа гараа хийн алцайн зогсов. Тэр туйлын их хорссон шинжтэй нүдэн цэвдэг тоомсоргүй хилаасныг хүүзв. Гэвч хүүг алгадсангүй. Харин гөлгийг огцсон хүчтэй өшөглөж орхив. Гөлөг ган хийж түүдэг шиг шидэгдэн хажуугийн хан мөргөөд шалан дээр унжээ. Түүний гомдолтой гангинах дуунаар айлын эгч гүн ирж "Байг, тэрнийг орилуулж яах юм?" гэжээ. Жаал хүүг гөлгөө тэврэн уулж суутал айлын эгч ирж чихэр өгч аргадаад "Нохой сарсан эмээг хайдаг шүү дээ. Дүүг нь яах вэ?" гэжээ. Хүүд хэлэх үг байсангүй. Хүүнийн уйтгартай болов. Хүү одоо аав ээжийг нь хүлээж сув. Тэднийг ирэхэд бөөн хэрэг мандна. Гэвч өөрийгөө өмгөөлөх нэг л дургүй байжээ. Эхлээд ээж нь ирв. Орж ирмэгцэн л хонглын гэрэл асааж гутлаа тайлах зураа. "Пэ ямар бохор суудаг юм бэ та нар чинь. Энэ байгаа царайг нь хараач. Шал халтартаад л" гэж дуу алджээ. Ингээд хувцаан солих зур "Хүү минь чи шалаа ядаж нойтон алчуураар арччих нь яагав? Өдий том болсон юм байж. Чиний өмнөөс орон гэрээ чинь хэн цэвэрлэж хэн санаа завах болж байна?" хэмээн орон гарan чанга арьж өглөх загнах хослуулав. Гэвч хүү хариу хэлсэнгүй. Учир нь тэр хизээч шал арчиж байгаагүй. Ээж нь ч шаардаж байсангүй. Харин айлын гихчил хідэн өрөөний шалыг угааж арчиж цэмцэлэгдэг юм. Гэтэл өнөөдөр угаагаагүй болохоор нь ээж нь ийхүү хашгичэн пуйг мэдэж байлаа. Энэ чимээнээр айлын эгч гарч ирж ханцуу шамлан шал угаах ажилд оров. Гэтэл айлын ах шал угаадаг модыг нь угц татан аваад "Бол. Нохой баас шээстэй хүүхдэд холж байдгаа бол. Хөрстөө цэвэрлэн л биз" гэжээ. Тэгтэл ээж үлгэж аваад "Үгүй эн чинь юу болчихоо вэ? Энэ нь ч дуугарахгүй. Тэр нь ч бөөн уур уцаар яасан юм?"
гэж асуув. Айлын ах угаалгын юмсыг хөмж тавиад өрөөндөө орох зур наадхаасаа асуув гэжээ. Яасан юм чи? Юуг нь болохоо байлгачхав? Байс хийгээд л бүр айлд байгаа юм шиг гэр орондоо хавчигдэж суухан шивдэ хэмээн дуун чангарав. Хүү дуугүйхан ойлов. Хайда юу гэхэвдэ? Гүлэг тижээн гэдэг амаргүй байдаг ажээ. Яах гэж тижээж байгаа билээ дээ. Төдөлгүй айлынх нь нөв. Аав ээжийг нь ажилдаа явсан хойгоор хідэн ном, ор ширээгэн аваад явчихан тэр. Танайх нүүх нүү ахаа. Тэгнэ. Яагаад нүүж байгаа юм бэ ахаа? Нохоотой хамт амьдарч чадахгүй болоод л тэр дээ. Чи том болоод мэдэн дээ. Айлын игч толгойг нь нэлж чихэр авчид гэж хідэн төгөрг өгөөд яв. Тэр орой ээж өрөөг нь угааж арчин спертэн тэрээр цацан ариутгав. Яагаад ариутгаж байгаа юм бэ гэж хүүг шалгаахад хүүхдийн шээс ханхалсан айл муухай байдаг юм гэжээ. Сарын дараа нэг их чирж тэр өрөөнд суув. Хүүхэд нохоо хоёрт их хайртай бололтой. Жаал хүүг гөлөгтэй хамт дуудаж, хооллож, чихэр жимсээр дайлна, ном авчирж өгнө. Номын сангаас авчирсан үлгэрээ уншсаар шүндэл болох нь ч бий. Хүүг буудан дээр унтаж хоцроход өрөөнд нь тэврэн аваачна. Ээж аваагаан хүлээхээс айлын игчийг түргэн ирээсэ хэмээн харуултан чагнах нь их болов. Ирмэгцэн уралдан өрөөнд нь орно. Хүү элдвийг шалгааж гөлөг сониучрхан явж идэх юм гордно. Бусад бүх юмд нь хүрч оролдож болно. Гагц хүү орон дээр нь эсвэл хүүхдийн тэргэнд байх хар нүдтэй хүүхдтэйгээ л наадуулах дургүй. Хүүгийн үтсэн бүх хүүхэлдээнээс хар ус, хар нүдэрээ л тэр ялгаатай. Гэвч айлын игч өөрөө тийм болгосныг хүү хэрхэн анзаарах вүлээ? Орон гэртээ бэ. Нүүн манайх ч гэсэн айл шүү дээ. Айлд бараг хонох шахах юм. Юунд нь болдог юм? Ганцаарцсан нэг л хүн бэ гэж ээж нь зэмлэн үе үе дуудана. Дуудаад зогсохгүй аяга тавг угаалгах энэ төр ажил хийлгэж эсвэл өөрийн ирэхгүй унттал нь ном уншиж өгнө. Хүү эхлээд сониучрхан чагнаж байснаа төдөлгүй үүргэлж эхлэх нь ажээ. Ээж айлын игчийг шивгнэн баясан. Заримдаа бүр уйлах шахан эсвэл хүүтэй хамт инээж маргаж уншихгүй тул хүү дургу байлаа. Энэ нэг хатмал хүүхэнчтэй хаашаа янзын амт юм бэ? Үхсэн амт нь мэддэхгүй орж гарч хүнтэй хөөрөх ч үгүй. Бас хүүхэд нохоо уруу татаад л бүгэд байх юм. Заримдаа ганцаараа яриад л хүүхэд бүхэлээд ч байгаа юм шиг хэмээн ээж нь нэгэнтээ янз бүрхэн хэлж суухыг хүү сонсч билээ. Гэтэл аав хүүхэд гарахгүй болохоор нөхөр нь хайчихсан юм гинэлээ. Тэгээд л сэтгэлээ хуурч байдаг үсттэй хөөрхий гэжээ. Чи ч өтлөөд ирэхлээрээ их өрөвчхөн болжээ. Намайг л өрөвддгүй юм байж гэж хэлв. Гэвч аав нь дуугарсангүй. Түүнээс хойш хүү айлын игчийг их л анхааралтай ажиглах болов. Ийм сайн гихчийг яагаад хайчихдаг юм бол гэж гайхан боддог байлаа. Хаяна гэдэг юу гэсэн үг вэ? Хүн хүнээ яахаараа хайчихдаг вэ? Нохойг хүртэл хайж болох уу да? Игчээ энэ хэм бэ хэмээн хүү айлын игчийн орны толгой түвшээ зүйлттэй байх гуутай зургийг заана. Тэр амандаа хөхүүш зуусан буржгар дайгтай бяцхан хүүгийн хөрөг. Хүүгийн минь тэгвэл хаана байгаа юм? Эгч хэсэг тэнэгэлзнээ хүчлэн инээж. Энэ вэ шүү дээ хэмээн өмнө нь ямагт байх хүүхэлтэйг зав. Эн чин хуурамч шүү дээ. Харин тэр чин амьд айлын игчийн царай зэвхэрж нүд нь хачин дүрлэгнэн чиг даасныг хүү анзаараад дуугүй болж гайхан ширцнээ. Игчээ та яава гэж асуужээ. Хүүхэн шүдэн өвдсөн мэт хацраан дарж нэг хатуу юмыг арайхийн залхах шиг болоод дахин инээмэр болж хүүгийн хоёр хацрыг шахан игц ширцнээ. Толгойг нь илгэндээ нааж үсийн эргүүлгэн дээр шунаг үнэрлэв. Ингээд уртаар шуурс алдан нүүррэн ширтээд тэр зургийг чин эзэн нь энэ хүүхэлтэй шүү дээ. Миний хүү байгаа юм. Худлаа гэвэл гиснэ гинт баясангүй болж хүүхэлтэйг тэрж нүрээ наагаад чи харал та. Адилхан байгаа үсттэй. Одоо над руу дүрлийтл хараад инээж байна гэв. Гэвч хүүд инээж байгаа нь үзэгдсэнгүй. Хүүхэн ярьсаар л байв. Бас ээжээ гэж дууддаг юм. Бас уйлна. За би унтуулаад орхив. Чи харж бай. Нүдрүүн сайн хараарай. Би бүү хэлээд үгүй. Чи үнэмшнэ. Эгч хүүхэлтэй хоёрын нүд рүү ээлжлэн харж суугаад хүүгийн сэтгэлд нь бүр түүрхэн нэгэн уйтгарын дүл сүүмэлзэж байжээ. Айлын гिचинүүд яагаад нулимстай байгаа юм бол гэж гайхаж байв. Ангирын дэгдээхээ унтлаа бүүвэ. Алаг нүдэн минь нойрстоо бүүвэ.
Хүүхэн намуухан аялан, хүүхэлдэйг тэрэн найган, нүд сүүмэлгийн суухад хүү амаан анган гайхан харж байв. Найган найгсаар хүүхэлдэйг аажимхан өөд нь харуулхад үнэхээр л нүд аниж унтсан энцтэй болжээ. Хүүхэн гараас эмхэн суллаад бяцхан үлгий засаж хүүхэлдэйг үлгийдэн хүүхдийн тэргэнд эвтэйхэн тавив. Ингээд хүү рүү инээмсэглэж "За харав, унтуулчихлаа шүү дээ" гэж шивгэнэв. "Харлаа" гэж хүү хариу шивгэнэв. "Тэгвэл гоёлаа тэнд очиж үлгэр уншия. Наашир" гэд алсын булангийн буудлын руу явхад хүүч бас үлмий дээрээ гитэн даган явжээ. Хүү тэр шин хүүхэлдэйг ам орчихож гэж зүүдлэв. Айлын эгчийн ойж өгсөн яг тэр тоодон дээлтэйгийн бас жанжин малгайтайгаа хэв нэг ирж явна. "Хүй, чи яаж ам орвоо?" хэмээн хүү асуув. "Уг нь би амтай байсан юм аа" гэхэм. "Тэгвэл чамайг амьд гэж айлын эгч мэдээгүй шүү дээ. Тэгээд чамд ам оруулах гэж бүүэлээд л байдаг юм." "Түүнийг нь би мэднэ. Би чагнаад л хэвддэг юм." "Тэгвэл ээжтэй очилтоо. Ээж чинь чамайг үзээд баярлана да." "Яах юм? Харин би аавдаа очино." "Чамд аав байхгүй. Аав чинь айлын эгчийг хайчихсан юм." "Юу гинэ чи?" гэд хүүхэлдээ ухсхийв. Хүү эргэн харан зугтана. Хүүхэлдэйн будмал улаан хумстай гар хариугүй базах шахан байна. Хумс нь муурынхаас урт хурц харагдав. Түүний араас айлын эгч үсээ сэгсийлгээд хөөцөлдөж явах шиг. Миний хөө" гэж дуудаад ч байх шиг. Хүүс ирээд түгшсэн зүрхээ намтахад айлын эгч хүүхэлдэйг амьлуулах үлгэр домог зохион бодсноор өглөө болгожээ. Энэ тухай хэд хоног бодов. Айлын эгчийг нэг ороо эрэхтэн хүүхэлдээ нинийгээд гүйж ирээсэ. Тэгвэл яасан их баярлах бол хэн чамайг ам оруулав гэж асуув. Тэгтэн би дэрэгдэн зогсож байх юм гэвч хүүгийн гэгээн мөрөөдөл талаар болж хэрэг огт өөрөөр эргэв. Уг хэрэг саарл хэмээх эрлиз гөлгнөөс болов. Нэгэнтээ хүү айлын эгчийг иржүү хэмээн шагаавал Юрусын байдал харагдав. Дэр хөнжлөн шалан дээр унжээ. Урууга харсан аяг хагарсан тавг хамгийн түрүүнд нүдэнд өртсөн бол өнөөх хүүхэлдэйн толгой. Шар язоортой хар усан сэгсийж туг тугаараа зулгараад нохойн шүлс болж хоолын тэндээс нарийнхан цагаан юм унжиж байв. Хөл нь энд, гутал нь тэнд, бүх биеийн тэртэй буланд түнтийн хэвтэв. Хүүг эргэн харахад гөлөг холгон хэвтээд гимшингүй гүлэлцэн нүдэн уй уй анивчин байв. "Яаж байгаа юм бэ чи?" гэж зандран хүү өшөглөлөө. Гэвч өвдсөнгөө бололтой. Гөлөг газарт наалдав. Хүү дахин өшөглөв. "Хөөе, чи яаж байна? Нохоогоо зодоод" гэж ээж дуугарав. "Яадгийм? Энэ муу эрлизийг хараач" гэд хүү тоос гөвдөг саваа шүүрэн авч гөлгийг шавхуурдан хөөв. "Хөөе, наадхаа алах нь чи бол" гэж ээж нь зандрав. "Яадгийм? Энэ мөг" гэд хүү элцсээр байв. Харин аав нь хүүг барьж авав. "Яаж байгаа юм бэ чи аа? Тэр муу эрлиз өөрөө юу гинэ чи?" гэд аав нь эцээхэн алгадаад ав. "Надах чин ойрдоо бүр болохоо байгаад байгаа юм. Энэ нэг хүүхэн ирснээс хойш үг сонсгооч байж" гэж ээж нь үг нэмэв. "Чи дуугүй бол тэр ямар хамаатай юм" гэж аав нь ууртай хэлснээ хүү көтлөн галын өрөө рүү оров. "Чамайг нэг сайн залхаахгүй бол ер нь удахгүй толгой дээр гарах нь дээ" гэсээр шидмэс авчран хоёр гарыг нь хүлээд юмнаас бөхлөв. Ингээд өмдийг нь шувт татснаа мөнөөх саваагаар дуалдтал нь хоёр байлгаад ав. "За ямар байна? Өвдөж байна уу?" Хүү зориуд муухай хашгиран яолж нулимсан асгаруулав. Ээж нь ирсэн авч хүүг өмөрсөнгүй. "Сайн хашраагаад өг. Амьтныг өрөвдөхөө байж шүү. Бид нар байгаагүй бол бүү нохогч нь алчхаад сууж байх нэ" гэснээр хүүхэлдэйн тасархаануудыг нийлүүлж үсэх гэж ширээн дээр тавив. Тэгснээр "Бэ сэжиг төрмөр яасан муухай амтан бэ? Бас хувтас тай шүү" гэд хогийн сав руу шидэв. Гэвч онсонгүй. Сэгсгэр дайгтай толгойн хэд өнхрөөд тогтоход нохойн соёонд сийчүүлсэн өрөөсөн нүд нь хүү өдсөлийн хилээж нөгөө нь анаастай харагдав. Хөх торгон дээлтэй өрөөсөн хөлтэй их бие нь хан цохон ардан бэхэлсэн хоржигнуур нь уйлан дуугараад чимээ тасарчээ. Хүү нулимсаан зовхоорон шахаад түүнийг харж байтал эцгийн саваа хонгон дээр нь бүр хүчтэй буув. Харин хүү бие хөвчлэн гараа мултлах гэж оролдон тэлчилснэ дахин байршилж орилсонгүй. "Үгэнд орж байх уу чи? Энэ хүүхэн чиний юу юм? Амьтныг зовоох уу чи?" Аав ээж хоёр зэрэг байцаав. Гэвч хүү ярдаглан гиншгээс биш өчиг өгсөнгүй. "Энэ новшийн төлөө нохой зодно гинэ чи.
Энэ чинь амиг уу юм. Харин нохой бол чамтай адилхан амьтан шүү дээ. Муу хүнээс чи дээр. Гэтэл чи яаж байна да? Огтхон ч өрөвдсөн шинжгүй. Тэр хүүхэн чиний юу юм? Аав ч нү ээж ч нү? Хаягдсан хагсарсан нэг эхнэр л байна. Та нар тэрний юунд болдог юм? Нэг нь болохоор дагаж гүгээд л, нөгөөх нь хөөрхийлж гүгээд л түүнийг нь юрд явуулбал таарна. Хөлсний хідэн төгөрөхтэй төгөрөхгүй болох байлгүй. Нохой долоо. Ээж нь хэлсэн үгэндээ уламж уурс уу гэлтэй. Ухас хийж мөнөө хүүхэлтийн сгийг хумин авч хогийн сав руу чихэв. Гэвч тэр нь багтсангүйд бүр багтран овойлгож байгаад хөхс үстэй махлаг хөлөөрөн дэвслэн чихээд таглаж орхиход бяцхан туг харавс зухойж үзэгдэв. Царайн санаанд багтамгүй муухай зэвхээрсэн айлын ихч хаалганы дэргэд чулуун хөшөө шиг сүүмийн зогсохыг тэд сая л нэгэн зэрэг харжээ. Хүүхэн тэдний хэний ч нүрөөд эцэлж харсангүй. Гагц хүү хогийн сонгоос цухойх туг үсийг л ширтэн байв. Тэгснэ нэг юм хэлэх гэвүү уруулан таталзан шазав хийсэн боловч юу ч дуугарсангүй. Огцон мэргэж тор торхийнгүйхэн сонстоод хаалга тас хийв. 3 хоног ирсэнгүй. Утсаарч ирсэнгүй. Энэ муу саарлыг бээч бас хайчих гэж хүү бодов. Хүү түүнийг төөрүүлэх гэж чадсангүй. 3 дахь удаага үнэхээр төөрүүлээд холоос нуугдан харахад 2 хүүхэд хүзүүгээр ноосорлоод гэр рүүгэн гулдран яваа үзэгдэжээ. Гэтэл хүү гэртээ ирээд удаагүй байтал хаалган дээр ирж маажлан хуцаж чимээгүй. Маргааш нь аав ээжийг нь ажилдаа ямагц дулаан болтойгоон өмсөж саарлыгаа дагуулan гарав. Хол аваачч хаяхаар шийдэжээ. Өвөг их рүү явдаг атуусны буудал дээр очив. Энэ атуус яг мөн хүн цөөн байлаа. Хүү нохоогоо барин атуусны хойд буланд шигдэв. Хэн ч түүнийг анзаарсангүй. Эцсийн буудал шүү дээ. Чи буухгүй юу? Хэмээн мөнгө хураагч хэлэхэд хүү сая буув. Гэтэл огт өөр газар иржээ. Өвөгийн дочдог атуус биш байв. Хүү хэсэг тэнэгэлснээ нохоогоо хөтлөн тэртээ уулын мод руу алхав. Явган шуурганд цас хуйлран жавар алгадаж хөлийн хуруу чимчигний хүйд таана. Хүү сүулдэн халууцав. Гэвч уулын модонд хүрэх ягаачгүй байлаа. Тэндэл саарлыг уйж орхино гэж бодно. Уяагаа тас хацчихаж магадгүй хэмээн төмөр утас зэхэж халаасандаа хийжээ. Тэгээд л яавалч яг өвхөл өхөг нохоогоор юу яах юм? Нохоо жилээрч яах юм? Цаст цайдамд бүртэлцсээр ойртон байгаа. Нохой хөтөлсөн бяцхан амтныг цугларан гурийн хатсан чон нохойн ирлийз хідэн саарл амтан модны цахад анан хүлээж үе эвшэн гянаж хэвтэв. Нохой жилтэй хүүг нохой хүлээж байлаа.